Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хөтлөгч Ариуна нэгэн сонирхолтой зочин ирсэн байгаа. Hero Construction компани захирал Мөнхбаатар сайн байна уу та? Сайн байна. За, сайхан зогсож байна уу та? Сайхан зогсож байна. Та бүхэн сайхан зогсож байна. Ажил тавлаг байна уу? Тавлаг. За, зуны амралт сайхан уу? За, зуны амралт сайхан дөө. Энэ зун чинь ер нь Монголын дараа сайхан дэлгэр сайхан зун болж байна. Тэгээд сайхан зун, сайхан цэн алан боллоо. Сайхан зогсож байна. За, Мөнхбаатар захирал манай студид хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач. Одоо ямар ажил эрхэлж байна? Намайг Мөнхбаатар гэдэг. Одоогоор бол Hero Construction компани захирлаар ажиллаж байна, үүсгэн байгуулагч. Тэгээд товчхондоо юм дээ. Тэр нь Гусанбар аймагт 1976 онд төрсэн. Туул ажилтай, 51 настай. Тийм залуу байна да. За, баярлалаа. Тэгэхээр та ер нь анх яагаад энэ барилгын мэргэжлийг эзэмшсэн бэ? Тэгээд сүүлийн 15 жил ажиллаж байгаа гэсэн тий. Та өөрийнхөө компани талаар ярьж өгөөч. Онцлог нь юу вэ? Тийм, ер нь миний мэргэжил бол яг тийм барилгын чиглэлийн өмсөлтэй. 90-ад онд 10 жилийн сургууль төгсөөл 94 онд 10 жилийн сургууль төгсөж интернет хойш ингээд сургууль яг л зах зээлийн хэцүү үед л одоо сургууль соёлын мөрхөөж тэр үед бас нэг сургууль соёлоос нэг айхтар итгэхийлэн явдаг юм ч одоо бас бидний үеийнх нь бас ховор байлаа. Тэгээд энэ л хүмүүсийн арчим зарчмаар ингэж явж тэгээд нэлээд эрт ажил хөдөлмөрийн гараан дээр гарч ажиллаж барилгын салбараас өмнө чамгүй олон төрлийн салбарт, худалдааны салбарт бас юуны одоо галын батгаа дагуулах магаалах нэтрийг янз янзын салбарт ажиллаж явж байсан. Тэгээд одоо сүүлийн 15 гаруй жил болохоор бол энэ барилгын салбар дондоо барилгын материалын үйлдвэрлэл гэдэг чиглэл рүү орж ажиллаж явж байна. Барилгын материалын үйлдвэрлэл гэдэг нь болохоор ер нь бол 10 хэдэн жилийн өмнө намайг анх орж байхад ер нь 2000-ад оны их үед бол Монгол улсад хэрэглэгдэж байгаа ихэнх барилгын материалууд бол дан импортоор орж ирдэг байсан. Энийг болж чадах хэмжээгээр Монголдо үйлдвэрлэх гэсэн хэсэг бүлэг залуучууд, хэсэг хүмүүс одоо ингээд итгэж чадах хэмжээгээр ажиллаж байсан. Одоо дээр үедээ ч гэсэн одоо манай Монгол улс чинь социализмын үед бол бас барилгын чиглэлийн олон сайхан үйлдвэрүүд ажиллаж байлаа шүү дээ. Одоо энэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, орон нутгийн бүтээн байгуулалт, хүчин нэмрээ оруулсан олон сайхан бүтээн байгуулалт үйлдвэрүүд ажиллаж байсан. Энэ үйлдвэрүүд маань одоо энэ зах зээлийн хатуу шуурганд 90-ад оноос 2000-ад оны үед бол одоо бараг ихэнх нь хаалга барьсан байсан. Энэ тэгээд зах зээл өөрөө сэргээд барилгын үйлдвэрлэл, барилгын ухсралтын ажил одоо Монгол орнд барилга нэлийн одоо эрчимтэй хөгжөөд ирэх юм чинь энийг дагаад барилгын материалын үйлдвэрлэлийн салбар бол дахиж хөгжиж эхэлсэн. Бидний анх зорж исэн зорилго нь болохоор бол ер нь тодорхой хэмжээнд ингээд Монголдо үйлдвэрлэдэг болъё. Тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг гэдэг зорилгоор л анх эхэлж байсан. Бид нар ч үйлдвэрлэдэг байсан, импорт орж ирдэг байсан. Одоо миний яг одоо 2026 оны өнөөдрийн байдлаар бахархалтайгаар хэлэх нэг зүйл нэг юм бол тэр 2000-ад оны эхэнд бид нар ч үйлдвэрлээд импорт орж ирдэг байсан бараа бүтээгдэхүүний нэг 50-аас дээш хувь нь бол одоо импорт нь бол 100% зогссон гэж бол би одоо бардам хэлэх байна. Энийг бол одоо монголчууд, монгол залуучууд, Монголын үйлдвэрлэгч нар хийж чадсан. Энд бол үнэхээр бахархалтай байдаг. Энэ 15 жилийн хугацаанд та түрүүн бахархал гэж ярьсан шүү дээ. Ер нь таны хамгийн их бахархдаг бүтээн байгуулалт тань аль бүтээн байгуулалт вэ? Бүтээн байгуулалтуудыг тэр энэ гэж одоо цохохоос илүүтэйгээр бид өнөөдөр бодит юмыг л харах хэрэгтэй байгаа. Одоо 2000-ад оны ихэнх үеийн Улаанбаатар хот, өнөөдрийн 26 оны Улаанбаатар хотыг одоо барилга ухсралтын салбар гэдэг дээр бид нар гараал хараа л да. Жишээ нь одоо өнөөдөр ихэд танаа радио институт ихэд Монгол улсын нийслэлийн бас нэг гоо зэмд болсон сайхан өндөр тааварт бид нар одоо нэг ярьцлага хийгээд ингээд сууж штэ. Энэ л барилгын салбарынхны бидний бахархах ярих юм маань нэг хэлбэр нь энэ багхгүй юу. Тэгэхээр ингээд бидний нүдэн дээр харагддаг. Барилгачид бидний
Одоо хийж бүтээж байгаа юм чинь хүмүүсийн нүдэнд ирэл харагддаг болохоор би тэр гоё энэ гоё гэж бахархаж цохоод авах юмгүй байна да. Тэгэхээр одоо ой болж байгаа тийм ээ. Та энэ талаар ярьж өгөөч. Тэ энэ жил 2026 онд Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч өгснээ 100 жил яваад тохиож байгаа. 100 жилийн түүхтэй энэ барилгын салбарт одоо хүч хөдөлмөрөө өгж яваадаа бол баяртай байдаг. Олон сайхан ахмад борлуудын одоо хийж бүтээсэн зүйлийн үргэлжлэл болж олон сайхан залуучуудын хоошт хийх юмний бас өнөөдрийн түүчээр болж явж байгаадаа бол өөрөөрөө бас бахархаж явдаг да. Барилгын салбарынхан ер нь 100 жилээ яаж тэмдэглэх гэж байна? За яг хөө мэдээж баяр ёслолын гарах хэмжээ элдвэдэд юм болдгоо л яг хөө. Гэхдээ манай барилгын салбарынхан чинь бүтээх салбарынхан байхгүй юу? Тийм. Тэгэхээр бүтээсэн зүйлээрээ л одоо ард иргэдтэй хэрэглэгч нартаа одоо бэлэг барьж л тэмдэглэж яах гэж бодож байна да. 100 жилийн хугацаанд чамгүй их зүйлийг бүтээсэн. Өнөөдөр өдрөөс өдөрс гадаа явахад Улаанбаатар хотын маань нийслэл аймаг орон нутаг байгаа юмуд ямар өргөжид хэлж ямар сайхан өнгөнчтэй барилга байж мөнжүүд баригдаж ингэж байна. Энэ болгоны ард чинь Монгол барилгачид, Монгол залуучууд бидний өвөг дээдс хөдөлмөрт бүтээж 100 жилийн түүхийг бичилж ирсэн юм шүү гэж харж байна. Тэгэхээр Мөнхбаатар гэж хүний ертөнцөөр аялж байгаа хэдүүлээ сонсогчтой ярьж өгөө. Ер нь таны хүүхэд нас яаж өнгөрсөн бэ? Та 10 жилд ямар хүүхэд байсан талаараа ярьж өгөөч. Хүүхэд нас маань тийм ээ одоо бусдын л одоо бидний л би ч одоо социализмын хүүхэд шүү дээ. Тэгэл тэр үеийн хүүхдүүд яаж өсөж хүмүүстгүй яг л тэрнээд л одоо багадаа бол эцгийн гар дээр байсан 10 жилийн сургуулийн Говьсөнбөрийн аймгийн 1-р 10 жилийн сургууль төгссөн. Ер нь бол манай аав ээж би ер нь малчин айлын хүүхэд. Багадаа тэгэл мал хүүд дээр байдаг. Тийм л одоо хүүхд насыг үзсэн дээ. Тэгээд за 10 жилийн сургуульд байхдаа бол одоо айхтар хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэд байсан ч гэж хэлэхгүй. Гэхдээ бас нэг хүмүүсийн хойно үлдээд хойно суугаад уруу байгаад байдаг ч гэж хэлэхгүй. Тэгээд одоо нэг тэр үед нэг алтан дундчаа барьсан л тийм л хүүхдээ л да. Тэгээд тэрнээс хойш одоо 10 жилээ төгсөөд би эднэр одоо ингээд нодон уржнан байна уу да бидний 10 жил төгссөн 30 жилийн ингээд уулзалт болж бид нар одоо манай ангийнхан уулзч нэтрээгээд ингээд тэр үед дээр ингээд 30 жил өнгөрсний дараа ингээд урд амьдрал өнгөрүүлсэн 30 жилийн өмнөх 10 жил байсан юмнуудаа дурсаад ярих их тийм тухайн үед ингээд одоо эмзэглэлтэй юм шиг хэцүү юм шиг муухай юм шиг санагдчихсэн юм одоо бол ингээд эргээд харахаар аюул сайхан дурсамжууд болж үлддэг юм билээ. Тэгээд ийм олон сайхан дурсамж бүтээж байсан байна даа л гэж. Ангийнхан найз нөхөд хамт олон тэрнээр бахархаж байсан да. Та хамгийн хайртай найз нөхдөийнхаа талаар ярьж өгөөч. Багасаа найзалж байгаа, олон жил найзалж байгаа найз нарынхаа тухай. Байна. Бид нэр олон сайхан найзууд байна. Би ер нь их хүнтэй их одоо нийтж тийм. Хүнийг одоо энэ тэр гэж найзлахыг хүсдэг. Хүн надтай найзлын юу ай гэж байгаа бол би тэрийг нэг одоо нэг дугааралж юу ач харцдаг гэж найзалдаг гэсэн. Тэр утгаараа ч гэсэн олон сайхан найзуудтай. Олон сайхан найзууд дотор бас одоо ингээд нэр усын тохиод хэлэхээр зөвлөдөн зарим нэг тэр нэлтчлээ гэж магадгүй тийм болохоор олон сайхан найзууд байгаа. Хамгийн нэг зүгээр нэг юм хошин байдлаар ч юм уу нэг ингээд би нэг найзтайгаа Солонгост явчихсан байхгүй. Тэгээд нэг хоёр залуу бас Солонгост Монголоос очиод ингээд ажил бизнес нэлээд дажгүй явж байгаа хоёр залуу бид тэртээ уулзаад тэгээд хоёр дүүн ингээд ажил аюу сайн явж байгаа би тэр ингээд 10 гаруй жил ингээд найзлаад ингээд бинийгээ нөхөөтэй бинээсээ хизээч урууж байгаагүй ингээд маш сайхан найзлаад ажил бизнес маань ч гэсэн энэний дагуу их сайхан ингээд их урт удаан хугацаатай явж байгаа нэг тэр гоё шүү дээ дундаа одоо ингээд сайхан одоо ингээд одын хүний нутагт биеиндээ найз одоо биенийх итгэлийг алдахгүй ингэж явж байгаа гэдэг чинь мундаг штэ гэдэг. Тэгсэн яриан дундаас нэг залуу нь би тэрээс асуучгүй юу. Хоёр ах хэр удаа найзалж байна гэдэг. Тэгсэн манай нөгөө найз хоёр нь ч нэх утахгүй те нэг 40 гаруй жил хаа тагчилсан. Тэгээд энэ бол тэгээд одоо нөгөө нөхрөлийн үнцэн аливаа юмны бэрэн зүгээр үнцнийг бол би цаг хугацаа харуулдаг гэж боддог.
байхгүй. Цаг хугацааны үн цэн гэдэг бол цаг хугацаанд дийлэгдээгүй үн цэн гэдэг бол асар өндөр үн цэн гэж харагддаг. Тэгэхээр найз нөхдөлийн үн цэнч бай, ажил бизнесийн үн цэнч бай, хувь хүний өөрийнх нь зүйлийн үн цэнч бай. Энийг бол цаг хугацаа харуулдаг. Цаг хугацаанд үнэн байж чадсан, цаг хугацаанд дийлэгдэхгүй байж чадсан, цаг хугацаанд босоо байж чадсан. Энэ нөхөрлөл энэ ажил бизнес бол хязгаарч одоо уруудгүй дөрөөдгүй гэж хардаг. Тэгээ нэг цаг хугацаа бол одоо нөгөө үнний шалгуур гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр альва карьер ер нь ямар ч бизнес эрхэлж байгаа хүний ар гэр маш чухал гэдэг. Та гэр бүлээ танилцуулаач. Манай ихнэр бас хувийн компанид байдаг. Санхүүж мэргэжилтэн хүн байдаг. Бид тэр танилцаад одоо 20 гаруй жил болж байна. Нэг охинтой. Охин маань одоо оюутан, Германс сурдаг. Тийм л багш та. Баярлалаа. Аав ээжийнхээ талаар ярьж өгөөч. Манай аав ээж одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын унган хүмүүс. Аав маань 75-6 хүрээд өгд болсон. Ээж маань одоо 80 гарсан хуршин. Биднийхээ дунд. Алтан сургаал хайрлаад байж байна. Аав ээж маань бол залуугасаа л малчин л байсан хүмүүс. Тэгээд малчууд мөрч хүмүүс байсан. Өөр хүүхдүүдээ 6 сайхан хүүхд төсөж хүмүүжүүлсэн байдаг. Бүгдээрээ одоо төмний дунд өөрийнхөө биеийг зөв аваа явуучих хэмжээнд л зөв сайхан өсөж хүмүүжүүлсэн л гэж би одоо бодогоор хардаг. Маш их баярлалаа. Тэгэхээр импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийг та хөгжүүлж, тэгээ энэ олон жил ажиллахдаа ер нь туулсан хамгийн хүнд бэрхшээлтэй асуудлууд нь юу байсан бэ? Бэрхшээл байлгүй яах вэ? Гэхдээ бэрхшээлтэй тулж ажил явдаг байхгүй. Бэрхшээлийг давн туулнаа, бэрхшээлийг шийднэ гэдэг чинь бол тэр ажлын одоо амжилттай явах нэг хэлбэр байхгүй. Тэгэхээр аливаа нэг тулгарсан асуудлыг би бэрхшээл гэж харахыг бол хүсдэг. Энийг давж туулах хэрэгтэй байна, ард нь гаргах хэрэгтэй байна. Энэ зөвхөөс нь хараад ирэхээр нэг бэрхшээлгүй гэж хэлэхгүй, бэрхшээлэл байсан. Гэхдээ тэр энэ бэрхшээл шүү, энэ нэг одоо болохгүй нь шүү, яах вэ хүү гэдэг одоо ингээ санаагаар унаа тархиараа суучгүй. Энэ бол миний давах хэрэгтэй, миний нэг бол би туулах хэрэгтэй, ард нь гаргах хэрэгтэй гэсэн зорилготой явахаар эзэн нэгт гарцал байдаг шүү дээ. Таны ер нь ойрын 5-10 жилийн дараах зорилт, алсын хараа ямар байгаа юу одоо? За, зорж мөрөдж байгаа юмнууд бол зөндөө л байна. Гэхдээ бас зорж мөр одоо би чинь 50 гаруй настай болчлоо. Гэхдээ бол би өөрийгөө залуу хүн гэж боддог. Цааш бас идэвхтэй ажиллаж амьдрах нас бол нэлээд байна гэж тэгдэг. Тийм болохоор ингээд одоо ер нь залуу үе бас яхан сонсъё гэсэн бодол байдаг. Тэгээд Монгол сайхан залуучуудтай хамтраад өөрийнхөө одоо зорж байгаа хүсэж байгаа юмудаа өргөжүүлээд тэгжүүлээд улам сайхан болгоод явна гэсэн зорилттой байгаа. Тийм тэгээд тэр зорилтыг хэзээ нэгэн хугацааны дараа тийм барих гэж байгаа, ийм барих гэж байгааг шилжих хүсэлцгээс илүүгээр зорилт гэдэг бол урд байгаа. Тэрнийхээ бүтээхийн төлөө сайхан хамт олонтойгоо сайхан одоо өв дээдс нөгөө Ахмад үеийнхээ алтан сайхан зөвлөгөөг аваад тэгээд Монгол сайхан залуучуудтайгаа хамтраад урагшлахад ер нь бол ирээдүй сайхан л харагддаг гэж байна. Сайн нэг шатхууны асуудал үүссэн тийм ээ. Тэрнээс өмнө та аялж амжсан уу? Энэ зун Сэлэнг аймагт гэрүүлээр амжсан. Нутагтаа хамгийн сүүлд хийзээ очсон. Говьсүмбэрт. Нутагтаа ер нь бол ойр орхон очно. Ээж маань нутагтаа байдаг тийм болохоор тэгээд очдөг. Тэгээд одоо тэрийн болгон бас айхтар ойр орхон яваад чадахгүй ажлын бас юу та. Гэхдээ манай Говьсүмбэрчний ойрхон шүү дээ. 200 км-аас засмал заваар такод очдөг тийм болохоор тэгээд энэ маань одоо ажил дэмжихгүй гэдэг маань бас нэг шалтгаан юм да. Тэгээд одоо тийм уулын шалтгаан тавихгүйгээр 80 гарц ээждээ очиж яхансан гэж бол боддог юм. Мөнхбаатар гэж хүн ер нь чөлөө цагаараа хагас бүтэн сайн өдөр амралтын өдрөөрөө юу хийх дуртай вэ? Чөлөө цаг хобби. За ер нь бол тэгээд явахтай нөгөө барилгын салбар маань өөрөө Монголд ч нөгөө тийм
нөгөө улирлын онцлогтой салбар шүү дээ. Тий. Одоо зуны хугацаанд бол одоо цаг наргуул ажиллаж ийж одоо нөгөө юмны хаард гарч авдаг. Тий. Ийм байдаг болохоор одоо зуны цагт бол зав зай жоох муутай. Зав зай муутай байдаг гэж хэлэхээр бас шалтгаан болчих юм бол ер нь зав зай гаргаж лах хэрэгтэй байх л да. Тий. Тэгээд аль болохоор бас өөртөө зав зай гаргахыг хичээдэг. Тэгээд ер нь бол зав зай гарвал ер нь би аялах хоббитой юм дээ. Тийм. Гэр бүл дээрээ орон Монгол орон нутагтаа ч гэсэн ер нь бол аялах бол хоббитой. Тэгэхээр барилгын салбарын хүний хувьд аялах зураа та мэдээч байрлал байшин одоо гадны улс оронч вэ Монголд оч вэ ер нь орон нутагт явж исэн ч үзэмж талаас нь байшин барилга сайн хардаг бах. Арай өөрөөр хардаг бах тийм ээ. Тэглэг байх уу? Мэдээж үдэмж чанар ер нь ч бол одоо бид бол одоо 2000-аад оны ихэнх ч юм уу одоо 2000-аад оны дундуур үеэр ч юм уу гадагшаа яваад гадна очоод одоо гадны орны сайхан өндөр сайхан барилгууд хараад одоо Аз тал руу бол одоо тийм өндөр барилга гэдэг юутай хэсэгүүд үү Европ тал руу бол одоо нэлээд эртний сайхан одоо тийм одоо түүх турсгал музейшгэл тийм л одоо тийм сайхан юмнуудыг хараад нэтрийг л бас гоё юм ингэж ингээл хардаг л байлаа. Тэгээд одоо ийм байцгаасаа тийм байцгаасаа ийм болчихоосаа гэл. За тэр Европын тэр олон зуун жил одоо нутагсан тэр барилга гэхээс илүүгээр бол одоо сүүлийн үеийн одоо Улаанбаатар хотын маань Азийн ямар ч хотоос нэг айхтар өнгө үзэн байгаа байдлаараа нэг айхтар нэг доор ороод байхааргүй байна шүү дээ. Тийм яг боо сайн байгаа л баг. Гэтэ аливаа юмыг бол хүн ер нь бол миний нөгөө бодол ер нь сайныг харж яах нь зүг юм аа. Мууг бол тэр хүн болгоно л ярьж яадаг юу гэж яадаг тэр тийм болохоор аливаа юмыг сайныг харж яахсан гэж би хэлж идэв. Тийм болохоор бол тэр үед харж мөрөжжсэн барилга байшингууд маань бол одоо Улаанбаатар хотод маань бол чамгүй их сонирхолтой босож байна. Өмнөөс ч илүү сайхан одоо болох байх гэж юу яаж байгаа. Барилгын хувьд дээр гэх юм бол дээхэн үед бол одоо та нөхөд бүгд л одоо Монгол хүмүүс мэдчихлээсэн барилгын чанар манар илдэвдээд чанар муутай байна ингэхгүй барилга нь инглээгээд ингээл яригддаг л гэсэн. Одоо сүүлийн үед бол харсангуй гайгүй болсон байгаа. Барилга хүмүүс чинь чанарыг хэрхэмлдэг болсон байна. Гоо зүмжийг, өнгө зүмжийг хэрхэмдэг болсон байна. Сайн чанарын материалаар сайн барилга барья, өнгө зүмжтэй юм хий гэж хүмүүс хичээдэг зүтгэдэг болсон байна. Эннийхээ дагуу ч гэсэн барилгын материал үйлдвэрлэгч биднэрт дэлхийн жишгт нийцсэн, дэлхийн норм стандарт нийцсэн тийм материал үйлдвэрлэхийг хэрэглэгч маань шаардаж эхэлж байна. Яг үнэ. Энийгээ дагаад барилгын материал үйлдвэрлэгч бид маань ч гэсэн үнэхэрийн сайхан дэлхийн жишгт нийцсэн сайхан таавар барих гэдэг хүн Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний чанар стандарт нь тэр хүний одоо өсөж мөрөдөж байгаа тэр дэлхийн стандарт номд гүйцэж хүрч чадахгүй бол тэр хүн мэдээд гаднаас авахсаар аргагүй болно да. Тэгэхээр бид нэр үйлдвэрлэгч бид нэр нөгөө үндснийхээ үйлдвэрлэлийг таадгүй гадагшаа мөнгө барай авчдаг гэж хэлж болохгүй байхгүй. Харин эсрэг бид нар юу гэхээр тэр хүнийг энэ Монголд чинь ийм байж тээ үгүй эндээс авах шаардлагагүй эндээс авах болох юм байна. Энэ дэлхийн норм стандарт хүрдэг бүтээгдэхүүнийг Монгол залуучууд Монголдо үйлдвэрлэж чаддаг болсон байна гэдгийг бид нар үйлдвэрлээд гаргалаад энэ тохиолдолд хизээч ямар ч монгол хүн мөнгө бариад гадагшаа авахгүй гэдэгт би 100% итгэлтэй байдаг. Тийм болохоор энийгээ дагаад ч гэсэн нөгөө үйлдвэрлэлүүд маань бас ингэж хөгжиж бас нэг тодорхой хэмжээнд дэлхийн жишгийн оронд нийцсэн бүтээгдэхүүн барилгын материал үйлдвэрлэж байгаа. Ингээд нөгөө дэм-дэмдээ гэдэг шиг ингээд дагаж ингээд бид нөө хөгжиж өсөж явж байна да. За баярлалаа. Мөнхбаатар залуучуудад юу гэж хэлмээр байна? Одоо яг энэ барилгын салбарт ажиллаж байгаа шинэхэн 20 эдтэй залуу хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгмөр байна? Залуучуудад за зөвлөх гэдэг нь бол бас нэг талын ойлголт маа. Би болохоор одоо бидний үе чинь бас одоо ахмадаа сонсдог гэл одоо бидний үед ахмадаасаа үг сонсдуул гэдэг гэл зөндөөл одоо биднийг сургадаг байлаа. Сонслогоо ч яах вэ? Дууллуу ч яах вэ? Гэхдээ одоогийн залуучууд одоогийн нийгэм гэдэг чинь бас нэг араа ондоо болчиход байна шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар бас залуучууд маань яг биднийг хараад сурах байх. Бидний сурахаас илүүгээр биднийг хараад алдсан газар нь энэ дээр нь алчихгүй юмсан бүдэрсэн нөхөнд нь очиж бүдэрчихгүй юмсан гэж залуучууд маань харах хэрэгтэй байна.
Тэрнээс одоогийн залуучууд чи ингэж ингэх хэвээр чи тэгэх хэвээр гэдэг ингээд нөгөө чиглүүлээд байгаа юмд бол нэх тийм дуртай биш байх болов уу гэж би хардیں۔ Би ч өөрөө тэгж айхтар хүний ажлыг тийм чиглүүлж тэгэх хэвээр ингэх хэвээр тэгсэн дээр гэж одоо сурамжлах дургу. За зүгээр алдсан бүдэрсэн газар маань битээ алдаасай. Миний бүдэрсэн хүнд битээ бүдрээсэй л гэдэг утгаас нь одоо ажил амьдралынхаа түүх юм тодорхой залуучуудаа ярьж сургаж явдаг. Ярьж хэлж явдаг. Тэрнээс нөгөө авахгүй их ухаанаар залуучууд нь аваад цаашаага одоо бидний үеийн одоо нэг ийм байд юм да. Бид нарт одоо нэг тохиолдож байгаа аав ээж маань биднэрт залуу байхад бүх юмыг сургадаг. Одоо тэг инг амьдрал ийм байдаг, тэгдэг ингэдэг гэл бид нар сонсдог л байсан. Насны ирэхээр тодорхой хэмжээнд яваад ирэхээр сүүлдээ аав ээж маань биднээс асуудаг болж гисэн. Энэ зүгээр л амьдралын л нэг юм шүү дээ, тийм. Ингээ гисэн миний хөө энэ яах вэ? Болох уу, яах вэ? Бид нар тэр нь болно, тэр нь болохгүй гэд ингээд явдаг үстэй. Энэ болохоор бол бидний үед бүр бидний аав ээж чинь болгоо яг нэг социализмын нийгэмд нөгөө төвлөрсөн төлөөс эзэн засгийн үед өссөн хүмүүс. Бид нар ч гэсэн талан тэрэнд өссөн тал нь бас нэг социализмын шуурганд ортогдсон хүмүүс ч одоо нэг тийм зэрэмдэг хүмүүс байлаа шүү дээ. Одоогийн залуучууд бол яг энэ одоо шинэ нийгэмд өссөн хүмүүс бид нар тэр нийгэм нь шал ондоо болцсон, орчин нь ондоо болцсон, дэлхийн нийтийн чиг хандлага нь бидний үед өсөж хүмүүжсэн, бидний хөдөлмөрлж байсан үеэс шал ондоо болцсон үед бид нар одоо яг тэг ингэ зөвлөгөө өгөх нь зөв буруу юу гэж би бас хаяа боддیں۔ Тэгээд яг түрүүний хэлдгээр амьдралынхаа түүх хийсэн бүтээсэн юмны алдсан оныг сайхан залуучууд ярьж гэх ухаанаар хандаад яваасай л гэж боддог. Баярлалаа. Тэгэхээр таны ажиллаж байгаа салбарт ер нь багийн ажиллагаа хамгийн чухал тийм ээ. Та хүний нөөцийн бодлого дээр ямар зарчим баримталдаг вэ? Багийн ажиллагаа чухлаа. Мэдээж одоо ер нь бол бинийг нөхөх те энэ байдлыг энэ бол одоо маш чухал асуудал болоод байна шүү дээ. Тэгэхээр бол багийн ажиллагаа бол чухал. Би өөрөө энэ талаар үлгэрлэхийг хичээдэг. Үйлдвэр дээр очиод аливаа нэг юмыг ингээд юуг нь ч хэлсэн гэсэн. Би өөрөө мэддэг байх юмсан да, чаддаг байх юмсан да. Энийг ч ингэчдэн шүү дээ гэдэг ингээд нөгөө би нүдний эмч шүд үтгэхгүй, шүдний эмч нүд үтгэхгүй гэдэг шиг байж болохгүй байхгүй юу? Нөгөө салбар нь ондоо болохоор тийм болохоор бүхнийг л одоо би ч өөрөө тэргээр үлгэрлэхийг хичээдэг. Тэгээд нэгдүгээрт бүх ажлаа мэддэг хүний өмнөөс тайлбар тавих ажилтан бага байдаг байхгүй. Одоо магадгүй нэг ажлыг 100% гэж бодоход 50% нь хийчихэд үлдсэн 50% нь тайлбараар аргалцах гэдэг хүн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бүх юм одоо мэдж бүгдийн 100% бичдэггүй маа гэхэд ямар нэгэн тодорхой хэмжээний одоо мэдээлэлтэй байгаа тохиолдолд тэр хүмүүс өмнөөс нь нөгөө тайлбараар ажил хааж чаддаг байхгүй. Тэгэхээр би тийм байх юмсан л гэж шийдэг. За хэдэн жилийн өмнө хэдүүлээ бас хөл хориод тийм ээ пандемик болоод ковид үеэр барилгын салбар ер нь зогсон байдалд орсон уу эсвэл гайгүй ирсэн үү? Энэ талаар ярьж өгөөч. Дэлхийн нийтээрээ зогссон шүү дээ. Зогссон уу? Бүгд зогссон. Гэхдээ яг бас миний бас нэг боддог юм байдаг. Юм аливаа нэг юм бас нэг сайн муу хоёр талтай байдаг гэдэг. Ковидос өмнө Монгол улсад барилгын салбар ер нь бол асар хурдтай хөгжиж явсан шүү дээ. Барилгын салбарт асар олон төрлийн хүмүүс орж ирж байсан. Барилга руу орохоор одоо ашигтай байд юм байна. Барилгын салбар хөгжиж байгаа юм байна гэдэг. Барилга мэдэхгүй банкирүүд хүртэл барилгачин болж орж ирж байсан. Ковидын үед эн чинь 2-3 жил зогсоод нэтрэгээд ингэхэд энэ бас тодорхойгоор нь тос усаар нь ялгсан байхгүй. Шигшээд өгсөн байна. Яг үнэн ч нөгөө барилгын салбарт үнэн зүтгэдэг. Барилгаараа энийг л хийх ёстой гэж үзсэн. Барилгын мэргэжлийн энэний араас ингэж зүтгэсэн. Үйлдвэр юугаа байгуулсан. Ийм хүмүүс бол ковидын үед бол яахан бэ? Ковид дууссан ч гэсэн амьдрал үргэлжлэх юм чинь би барилгаа барина гэж тэсэл үлдчихэж байгаа байхгүй. Нөгөө хөөсөн дээр нь орж ирсэн хүмүүс бол тэр үед
өө чинь болохгүй болоо. Нөгөө хүн дахиад гаргалгаа байгаа юм чинь тийм биз дээ. Өө ингэж дэмий нэг каркас усгачингуудаа хизээ ашиглалтанд орох нь мэдэхгүй ингэж хөл хорон цууж байгаа оронд л яшгаа нөгөө банк ус ажиллуулаа яваа хийгээд явах одоо нөгөө гаргалгаа байгаа болохоор энэ дээр бол яг нөгөө ковидын нэг одоо өвчин зовлон сайн юм гэж юу ах вэ? Гэхдээ энэний бас нэг юм одоо эрэг талаас нь харъя гэвэл те аливаа ямиг би жоохон эрэг саганаас нь харж яа гэдэг нь энийг харъя гэх юм бол бас ийм бас нөлөөлөл болж ирсэн гэж би хувьд хардаг. Танаас ингэж асуумаар мэрэгжлийн хүний хувьд ер нь альва барилга, байшин, гадна фасад, дотор засал ер нь ямар байвал зөөгөөрэй? Хүмүүсийн гаргадаг гол алдаа нь юу вэ? За хүний сэтгэлд нийцүүлнэ гэдэг бол хэцүү асуудал. Мэдээж гадна фасад бол дулаан алдагдлыг хамгаалах хэрэгтэй, өнгө үзмжтэй байх хэрэгтэй. Үйлдвэр хийж байгаа материал нь чанартай байх хэрэгтэй. Энэ зөв асуудал. Дотор заслын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх хэрэгтэй. Тэгээ дээрээс нь өнгө үзмжтэй байх хэрэгтэй. Тоглогдлын урмцгалыг бүрдүүлдэг тийм юуцтай байх хэрэгтэй. Тухайн барилгын өөр өөрсний шийдлэл байдаг баг. Тэргээрээ шийддэг баг. Ерөнхий шаардлага бол ерөөсөө саяны л одоо миний хэлсэн. Хүний эрүүл мэндэд эрэг байх хэрэгтэй. Тэгээ чанартай сайн материалаар хийгдсэн байх хэрэгтэй. Энийг яг нөгөө барилгын чанар манар юм бэ тийм бэ гэдэг юмуд одоо ер нь бол харьцангуй гайгүй болж байгаа л гэж би хараад байгаа. Ер нь одоо ингээл сүүлийн үед баригдж байгаа хатан хорооллуудын одоо ингээл тоноглол моноглол гэхэд дандаа Европын мундаг брендийн тоноглолууд ингэсэн гээл те. Тэгээд сангийн нөгөө далд ажлууд гэж их юм байна л да. Барилгад чинь ил харагдах нь тэр одоо дотоод засал бусаадл гэж байгаа болохоос биш далд ажлууд гэдэг инженерийн тэр дулаан сангамжны тэгээд энэ далд ажлуудаа ч гэсэн одоо маш сайн чанартай одоо самтанг маш сайн чанартай брендинг гэхээс илүүгээр чанартай тэгээд хүний бие одоо сайн тийм л одоо бүтээгдэхүүнээр хийж чадчихвэл эн чинь нөгөө барилга гэдэг маань бариад нэтрэ гэдэг байр орон сууц гэдэг маань бол хүний бас нэг тэр болгон өдрийн талх худалж байгаа шиг авч зараад байдаг гэдэг биш шүү дээ. Хүн одоо тодорхой хэмжээний үлдэх хөрөнгө бид нэр одоо бүтээж өгч байгаа байхгүй юу? Тэгэхээр хүнд хөрөнгө бүтээж өгч ийн гэдэг бодлоо хамгийн түрүүнд тавиад харах юм бол хүн тийм одоо богино бодолтой юм хийхгүй байх л гэж харж байгаа. Тийм ч байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр би танаас ингэж асуумаар энэ хүмүүс ер нь энэ асуултыг маш даруухан хариулдаг л та. Яг таны эрхэлж байгаа бизнесийн давуу тал нь юу вэ? Бидний одоо манай барилгын материалын үйлдвэрлэл ухсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Одоо хоор нэг 13-20 нэр төрлийн бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлээд ингээд явж байна. Давуу тал нь мэдээж Монгол мөнгийг Монголд үлдээх. Нэгдүгээр давуу тал нь. Хоёрдугаарт Монгол орн ер нь бол үйлдвэрлэгч орн болж ээж л улам энэ хөгжил нь бэхжиж баттжиж энэ байр суурь нь улам л одоо батцахын нэг үндслэл бол үйлдвэрлэгч өөрснөө өөрийнх юм дотоодоо хэрэглэдэг юм өөрснөө үйлдвэрлэдэг болж ээж л энэ одоо эх орны одоо баталгаа гэдэг чинь энэгээр хэмжигдэх ёстой гэж би ойлгодог. Энэ хоёр нь маань бол нэгэн давуу тал. 3 дугаарт гэх юм бол харьцангуй нэг үе бодох юм бол монголчууд үндэсний өрхөө үйлдвэрлэлийг маш сайн дэмждэг байсан. Гэл үзэлтэн дээр хүүшээ монгол залуучууд ийм хийж байгаа юм ямар гоё хаа. Хүн болгон урам зориг өгдөг юм. Ингэж болж штэ. Одоо энэ чинь Монголд хийчихэж байгаа юм уу? Сайн байна штэ. Авъя хэрэглэе. Зүгээр нэг энэ зүгээр нэг гэртээ засвар хийх гэж байгаа хүн ч гэсэн хөрт. Хүү яасан гоё юм тгий. Энэ маань болохоор биднэрт бас хийж бүтэх урмыг хасарх өгдөг. Энэ бас давуу тал. Та өөрөө ямар байшинд амьдардаг вэ? Би апартмент. Дотор заслыг өөрөө засуулсан уу? Үгүй юу? Бэлэн юмд орсон уу? Юу таалагдсан? Одоо таны амьдарч байгаа байр одоо гэрийн те хамгийн их таалагдсан тэр материал нь юм уу? Дотор засал нь юм уу? За тэгээд ер нь юу адгийн шүү. Нөгөө байр гэр орон сонгох юу асуудал дээр бол одоо эхнэрүүд маань нэлээд их давуу эрэхтэй. Үр гүйцэтгэдэг гэх юм уу да. Тийм. Тэгээд мэдээж хүн болгоны гэр өөртөө сайхан. Одоо гэр гэдэг чинь бол одоо ямар ч байсан гэсэн тэр хүний гэр гэдэг чинь
ямар ч байсан гэсэн өөртөө сайхан шүү дээ. Миний гэр гэдэг утгаар нь. Тийм. Тэр бол надад бол миний гэр гэдэг утгаараа сайхан. Таны одоо амьдарч байгаа байшин ямар материалаар хийгдсэн байшин бэ? Одоо л яг л нийтийн засгийн адил каргазан бетон юутай тийм л одоо 16 давхар орон сууцтай амьдардаг да. 16 давхрын хэдэн давхарт нэ? 12. Зөв. За би танаас ингэж асуумаар байна. Барилгын салбарт ажиллаж байгаа Мөнхбаатараас гадна ер нь Мөнхбаатар гэж ямар хүн бэ? Ер нь та өөрийнхөө талаар нэг хийж байгаа, эрхэлж байгаа ажлынхаа талаар биш. Ер нь хувь хүнийхээ талаар ярьж өгч. Ямар үзэл бодолтой, ямар зарчим баримталдаг. За, хувь хүний талаар гэхээр би өөрөө ер нь одоо баг залууд ч гэсэн аав ээж маань ч гэсэн надад сургаддаг байсан. Аливаа юмны цагаан талыг харж байгааг хичээрээ, аливаа юмны зөв талыг харж байгааг хичээгээрээ. Аливаа юмны зөв талыг харж, цагаан талыг харж, тэргээр зөв бодож, зөв юмыг харж, зөв төгж бодож, цагаанаар харж байгаа хүний ой тойм сэтгэл санаанд хар буруу бодол орж ирнэ гэж байхгүй байхгүй юу? Хар буруу бодол орж ирээгүй хүний санаанаас муу юм, муу бодол, муу үйлдэл, муу ажил гарна гэж байхгүй гэж би үгдээдэг. Тийм л хүн гэж байна. Маш их баярлалаа. Та охиндоо ер нь ямар зөвлөгөө өгдөг вэ? Аав хүний хувьд ер нь аав Мөнхбаатар ямар хүн бэ? За одоо манай найз нарын дунд олон сайхан хүүхэдтэй, сайхан аауд байна. Би ч гэсэн нэг сайхан аав нэг. Гэхдээ нэг охинтой. За нэг хайхтар сургамжлалж одоо тэгэх хэвээр, ингэх хэвээр, тэгээрээ, ингээрээ миний хүү гэд ингээд сургамжлаад байдгүй те. Яг л нэг ордны хэлсэн шиг бага байдлаараа аав гэж хүн ингэж юм байд юм байна шүү гэдэг өөрийнх нь бага байдлаараа харуулахыг хичээдэг. Тэгээд нөгөө бас юу яаж хаана хүүхдүүд маань одоо ондоо нийгэмд ондоо орчинд өсч байна шүү дээ. Тийм болохоор тэр өсөж байгаа орчин нийгмийн юуг нь би өсөөгөө миний суур боловсрол, суурь хүмүүжил гэдэг маань бол системаас үүсэлтэй зах зээлийн орон усхаа үед дээр ингэж явж исэн хүн одоогийн яг энэ нийгэм дээр энэ юунд явж байгаа хүмүүсийн дунд ер нь зүгээр зөв сайхан яваасаа, зөв сайхан бодолтой яваасаа, буруу зүрх бити хийгээсэй гэсэн ерөнхий юмыг л харж зөвлөнө өгөхөөс миний хүү амьдралын шугам гэдэг чинь юм байдаг. Ингэж амьдрах хэвээр, ингэж ажиллах хэвээр инээ тэрэ гэдэг ингээд зөвлөж яваад байх нь болоо. Одоо баг миний одоо мэдлэг хүрчихгүй байх гэж ойлгодог. Тийм. Тэгэхээр нөгөө хандлагаараа зөв байх юм. Хандлага зөв байх юм бол аяанда болчихно гэдэг. Хандлагын зөв байхыг л хийдэг. Баярлалаа. Тэгэхээр хүний амьдралын ер нь нас гэ ярих юм бол за хүн 30-таа 40-төө 50-таа тий шал өөр үзэл бодолтой байдаг. Та өнөөдрийн байдлаар амьдралын юунаас эсвэл хинээс ирч хүч урам авч байна? Би ер нь бол одоо ингээд би амьдралаасаа л ирч хүч урам авдаг. Одоо өнөөдөр амьдарч байгаа амьдралаасаа, ажилласаа, гэр бүлээсээ, эх орноосоо, эргэн тойронд байж байгаа найз нөхдөсөө, хийж бүтээж байгаа зүйлээсээ бүх юмнийхээ сайн сайхныг тэр болгоноос урамж авч урагшлахыг хэлж байдаг. Баярлалаа. Та энэ эх жил ч юм уу эсвэл энэ жилийн сүүлээр ер нь хаагур аль улсаар аялъя гэж бодож байгаа юм? За яг одоохондоо бол төлөвлөсөн юмгүй байна. Байхгүй юм. Гэхдээ нэр энэ 10 сарын юугаар дундуур бид нөгөө өвөр Монголоор яваа гэсэн нэлээд тийм төлөвлөгөө тавьсан. Нэр баг юу н гарсан байгаа юм шүү сая. Ер нь зүгээр яг энэ шийдлийг би бас гадаад дотоодын ингээл бас одоо бизнесийн хамтрагч найз нар нэлээд байна л да. Тэгээд тэн дээр өвөр Монгол залуучууд байд. Одоо хамтарч ажилладаг. Тэр залуучууд маань болохоор намайг одоо гадна дотны янз янзын орн нэтрээгээл явна мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээ нэг залуу надад хэлжсэн байхгүй юу. Монголын түүх гэдгийг бол яг бид нэр болохоор одоо ар Монголд ирээд одоо ингээд ар Монголыг хараад одоо ингээд эрхчлүүлээд Монгол он тусгаар тогтносон ингээд одоо тэр саяны наадмаар өмнө Монгол хүмүүс хүртэл наадмын нээлттэй нулимс хүртэл нааж шүү дээ. Тэр хүмүүс тэр нөгөө өвөр Монгол хүмүүс маань болохоор одоо бүгд тэгтээ бас иргэд шүү дээ.
тэр өнцгөөсөө наашаага харахаар биднэрт бол асар их хэрэгчлөө, асар их одоо тэр хүмүүсийн нүдээр бид нар бол асар их хэрэгчлөө те. Одоо тийм хүмүүс харагддаг байна л да. Тэгсэн мөртлөнгөө нөгөө үндэсний өв уламжлал тэгээд түүх гэдэг талаасаа гэх юм бол бид нар өөр монголчуудаасаа бол за яг уу сайн мэддэг хүмүүс байгаа л да манай түүхчд мөч сайн шүү дээ. Гэхдээ энгийн бид нар бол аюу халтангууд байгаа байхгүй. Өөр Монголын надтай уулзж байгаа хүн болгон босоо монгол хүчээр бүгд бичнэ. Одоо сүүлийн залуучууд бичлээ байх та бид нар бол халтмалт шүү дээ. Халтмалч байхгүй хүмүүс зөндөө байгаа байхгүй. Босоо монгол хүчээр бүгд уншина. Бас бахархал байхгүй. Мэдээж. Тэгэхээр тэр хүмүүс маань чи одоо ингээд одоо дэлхийн их л орноор явлаа. Тэгэхээр чи одоо өвөр монголоор, ордсоор, хөлбөмбөрөөр өвөр монголоор нэг аялаач. Энд чинь яг нөгөө бидний түүх одоо энэ хүмүүс маань яаж амьдэрдэг энийг нэг хараач. Яаж нэрээ бодсон шүү. Би дэлхийд Монгол гэдэг чинь зөвхөн бид биш шүү дээ. Дэлхийн нийтээрээ тарсан суурьсан одоо баг 20 сая монгол байна гэж ярьдаг лөө. Одоо ингээл өвөр монголчууд гэхэд 4-5 сая байд юм шиг. Тэгэхээр насаар монгол уйгур түрк гэдэг ингээд монгол хсаатан болоод дэлхийн нийтээрээ бол ингэж байна. Монгол гэдэг нэрийг зөвхөн монголчууд бид нар өмчлөх үг байхгүй юу? Монгол хсаатан тэр чигээрээ гэдэг. Тэгэхээр бид нар монгол гэж ярихын тулд монгол хсаатнууд хаана яаж ажилтдаг амьдрдیں۔ Гэдгийг би бас харахыг хичээдэг. Түүх талаас нь. Тийм утгаараа бас охиндоо ч гэсэн бас яг бас энийг бас харуул юу аа гэдэг үтгэр нь өөр Монголын утгаар аль нэгэн тийм төлөвлөгөө тавьчихад байгаа. Зөв. Та ер нь чөлөө цагаараа хоол унд хийдэг үү? Хоол хийнэ. За ямар хоол хийх вэ? За ер нь бол хоол хийнэ. Тий. Ер нь тэгээ яг завдчлаа гараад хоол хийсэн өдөр бол манай гэр бол аав нь хоолыг хүлээх стилэтэй шүү дээ. Би танаас ингэж асуумаар байна. Та одоо барилгын салбарт 10 хэдэн жил 15 жил ажиллах хугацаанд за мэдээж эхний үедээ те хүмүүс чинь нэг шинэ салбарт ороод шинэ бизнес эрхэлж явах үедээ хөл дээрээ тогтхоо хүлээдэг. Таны хувьд танай компани яг хизээнээс яг амжилт олж эхэлсэн бэ? Тэрийг та юунаас олж харсан бэ? Би энэ барилгын салбарт 15-6 жил ажиллаж байна гэдэг нь. Эхний ээлжинд бол би угаасаа барилгын материал үйлдвэрлэгч компанид ажилд орж ирсэн. Ажилтан болж орж ирсэн. Тэгээд барилгын ямар ч тийм одоо анхан шатны мэдрэхүүн байхгүй орж илээ л да. За ингээ бараа бүтээгдэхүүн борлуулнаа. Тэгээ 10 дугаар оролд тэр компанийнхаа захиралтай очиж уулзч чаад буцаад гурвалжингийн гүрд аваад машинтай явж исэн чинь та одоо ингээ нэг шуудаа бүтээгдэхүүн борлуулвал таны үндсэн цалин чинь тэд нэг шуудаа бүтээгдэхүүн борлуулвал нэг шуудаа бас тэдэн төгрөгийн урамшуулттай таа гэдэг. Борлуулалтын ажлыхгүй. Тэгээ би гурвалжингийн гүрийг урагшаад машинтай даваад явж байгаа ингээ хоёр тийшээ харсан чинь ингээ хоёр талаар ингээ нийл барилгын материалын худалдааны төвүүд контейнерууд ингээ байсан байхгүй. Тэгэхдээ би ингээ хараад хүүшээ за нэг контейнерт нь тэтгэх гэдэг ингээ бараг тоолоод сарайхан цалин төлүүлж ийлээ л да тэр шиг бодлоо байгаагүй л те. Тийм амархан байгаагүй байхгүй. Тэгж анх барилгын салбарт төл тавьж ийлээ. Тэгээд сайхан хамт олонны дунд орж ажилласан. Тэгээд одоо 909 брэнд 3 марл групп гэж байдаг юм да. Одоо энэ компани гүйцэтгэх захирлаар би 8 жил ажилласан. Би борлуулалтын ажилтнаар ороод 2-3 сар ажиллаад алхам менежер болоод тэгээд хагас жил ажиллаад гүйцэтгэх захирлын тушаад энэ компани гүйцэтгэх захирлыг би 8 жил хийсэн. За тэгээд ковидын дараа ер нь захиралтайгаа зөвлөдөд за би одоо тусдаа өөрөө ингэж явъя. Одоо ингээд аль боллоо гэж хэлсэн. Тэгээ би тусдаа одоо 2022 онд Hero Construction гэдэг компани байгуулах гэж байсан. Тэгэхээр над бол одоо урд компанид ажиллаж байсан тэр туршлага байсан. Энэ туршлагатан дээр хөндлөж одоо өөрийнхөө компани байгуулсан. Тэгээд 904 брендийн 3 марл группийн дэвэл баярлж явцаг. Амаг бас үдий зэрэгтэй явж байгаа юм мэддэг болсоор тасар их хүч тусалсан. Тийм хамт олон. Эзэж шиний мөрөөр газар буудгасан уу мартаарай гэдэг үг байдаг шүү дээ. Яг үнэ. Танаас салбарын хүнээс ингэж асуумаар байна. Дахин төлөвлөлтийг та юу гэж ойлгож байна?
Мэдээж хүн болгон дэмжиж байгаа хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Гэхдээ таны бодлыг сонс. Дахин төлөлт хэрэгтэй. Аа. Хүмүүс ахуй амьдралаа сайжруулах, ахуй нөхцөл орчин нөхцөлөө сайжруулах нүуний зүйлсний эрх байх хэрэгтэй. Гэхдээ би энэ дахин төлөлтийн ажил нэтэрэ гэдэг нь нөгөө хийдгийг хийгээсэй л гэж бодоод байна. Энд төр засаг нь бизнес хүчтэйгээ уралдаж орж ирж бизнес хийгээд байгаа би жоохон тааламжгүй байд. Төр засаг нь хийдэг юм хийг барилгачд нь барих хэрэгтэй байхгүй. Тэгэхэд төр засаг нь барилга бариад барилгачдтайгаа бизнес хэрэглэгчтэйгээ уралдаад байна гэдэг чинь одоо харьцангуй уралдаан болж өрнө. Төр засагтай уралддаг, төр засагтай эдийн засгаар өрсөлддөг ямар ч компани байхгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг тийм болчих юм бол энэ нөгөө зах зээлийн голдролгоо зөв явахгүй. Тийм болохоор энэ гэр бүлийн дахин төлөлт одоо энэ хэдэн мянган айлын орон сууц тийм төсөл мөсөлгээд ингээд энийг нь бизнесийн компаниуд нь бизнесийн журмаар энийг хэрэгжүүлээд зах зээл дээрээ өөрснөө өрсөлдөөний журмаар үнэ тогтоогоод өндөр байна. Энэ зах зээлийн зарчмаар тогтоох хэрэгтэй. Тэгэхээр төр ороод ирэхээр үнийг бараал тэдэн метр квадрат байр байх хэрэгтэй. Үн тэдэн метр 1 метр квадрат нь тэд байх хэрэгтэй гэдэг ингээд юу тогтоогоод эхлэхээр нөгөө бизнесийн үндсэн зарчмыг нь зөрчөөд эхэлж байгаа. Инхээр нөгөө бизнес маань өөрөө яг бизнесийн зарчмаар явж чадахгүй болж байна гэж би хардаг. Бизнесийн зарчмаар явж чадахгүй бизнес яах вэ? Систем хурдталд орно шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр бол тусдаа байгаасай л гэж боддیں۔ Барилгын салбарт ер нь арын алга гэдэг юм байдаг уу? Байдаг хөө. Байдаг байх. Би бол одоогийн байдал одоогоор ямар нэгэн хүнээр дамжуулж, ямар нэгэн танилцлаар дамжуулж ажил алхуулсан ямар ч тийм түүх маань надад бол байхгүй. Яригддаг хэлэгддэг зөндөл байд юм байл. Гэхдээ тийм бити байгаасай л гэж боддог. Бүх сайхан хөдөлмөрлөж байгаа, бүх сайхан зүтгэж байгаа залуучуудад энэ алган дээр тавьсан юм шиг нээлттэй байгаас чаддаг нь хийгээд яваасаа л гэж хардаг. Таны одоо ажиллаж байгаа салбарын талаар хүмүүсийн боддог буруу ойлголтуудын талаар ярьж өгөөч. Энд чинь ийм байдгүй юм шүү гэсэн тийм мессеж байна уу тэнд? Ер нь зүгээр нөгөө буруу ойлголтыг хэн түгээж гэнэ гэдэг ойлголт байхгүй. Зөндөл хүмүүс буруу ойлголтыг өгж байгаа. Бид ч өөрснөө өгж байгаа. Бид нар ч өөрснөө хийж байгаа ажил бүтээгдэхүүнээ зөв тайлбарлаж, зөв ойлгож чадаагүйгээс нийтэд буруу ойлгогдсон ч зөндөө байдаг. Мөн ямар нэгэн хүмүүс мэдэхгүй мөртлөө мэддэг юм шиг ярьж бидний ажил юг одоо нийтээр масс үгийн сонсдог хүмүүс тэр мэдэхгүй мөртлөө попорч ярьдаг ийм асуудал байдаг шүү дээ. Хүн сайхан санагдах гэсэн, хүн таалагдах гэсэн. Тухайн зүгээр л нэг массад таалагдах гэсэн. Масс ч гэсэн бидний ажлыг ойлгохгүй шүү дээ. Энэ чинь тусгай мэргэжлийн ажил байхгүй. Тэрийг ойлгохгүй мөртлөө массад таалагдахын тулд худлаа ярьдаг. Энэ нь ардаа өчнөө олон сайхан хийж бүтээж байгаа залуучуудын барилгачдын үйлдвэрлэгч нарын хийж бүтээсэн ажил дээр ингэж нийтэд буруу ойлголт төрүүлэх эсрэг бий болох юм болж байгааг харамсалтай нь мэдэхгүй яваад байгаа эсвэл хүмүүс байд юм бэл. Гэтэ энийг бас бодож сэнж ярьж байгаасай л гэж. Зөв. Танаас ингэж асууя. Хувийн байшин барих гэж байгаа хүмүүс ер нь юун дээр анхаарах хэрэгтэй юм? Нэгдүгээр материал. Материалын. Тэгээд зураг ямар ч байсан зураг гаргах хэрэгтэй, зөв төлөвлөлтөй байх хэрэгтэй. Тэгээд мэдээж хямд тосроор барихыг хэн ч гэсэн хичээлгүй яах вэ? Нөгөө хитрхи хямд тосроор нь гэж явж байгаад нөгөө харамч хүн хоёр нь голдулдаг гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэрэн шиг бити болчихсоо. Материалын чанарыг хараасаа. Ерөнхийн нэг юм алтан дундаж байдаг да. Ийм л байдин шүү. Тэ? Нэг талах тэдэнд өргөл байдаг шүү гэдэг. Хүн болгон мэддэг нэг үн байдаг үстэй. Тэгэхээр тийм талах барих гэж байгаа бол тэр хэмжээний зардал гарнаа л гэж тооцохгүйгээр 2000 төгрөгөөр талах барьчаад тэр хүн идэхээр талахуулж чадах уу гэдэг бас нэг асуудал. 10,000 төгрөгөөр талах худалдаж авангуутай тэр талах 2 өдөр өсөхгүй байлгаж чадах уу гэдэг бас нэг асуудал. Тэгэхээр ер нь бол зүгээр яг энэ нөгөө алтан дундж энийг нь барьж
хитрхи хөөсөрсөн юмд бас нэг автахгүй. Хитрхи одоо шамда юмд бас автахгүй. Яг алтан дунд чинь барьж тэгж. Ингэсэн тэгсэн байхад тэртэргөө өнөөдөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд, барилгын салбарт үйлдвэрлэж гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүд баг одоо цемент ихэд бүгд ихэнх нэг стандарт. Барилгын материалын үйлдвэрлэлүүд бүгдээрээ одоо тохиолын үнэлгээ, шинжилгээ хийлгээд гараад ирсэн. Ихэнх нь л баг тодорхой хэмжээнд бас. Үйлдвэрлээд гаргасан материалуудын хувьд ч гэсэн бас одоо яг миний түрүүний талхтай зөвлөлттэй адилхан байхгүй. Ер нь бол нэг юм замаас чинь, нэг энэ бодог чинь ийм чанарын бодог зах зээл дээр 1 кг нэг уут нь тэдэн төгрөг байгаа шүү гэсэн. Тийч үн байна. Нөгөөдгийнх нь 50% доогуур 50% бол тэр өнөөдөр материал тэр ямар чанартай бүтээгдэхүүн байх гэдэг нь тодорхой шүү. Өө ин чинь хямдах юм байна гэж авч хийчихэнгүүтээ нөгөө материал нь чанарын шаардлагыг хангахгүй болонгууд энэ Монголын барилга материалын үйлдвэрлэлч нь худлаа юм байлээ. Нөгөөдг нь ороод цаанцараад унтсан гэдэг ингээд юм яриад байдаг. Тэгэхээр тэрэн дээр маш анхаарал. Над дээр жишээ нь би одоо бүтээгдэхүүнээ үнийн саналыг одоо үнийн саналаа хэлсэн шүү дээ. Танай бүтээг хэдвэ тэдээ гэх. Тэнд ийм хямдхан байна шүү дээ. Энд бүр тэдэн төгрөг байна шүү дээ. Ягаад танах ийм байгаа юм? Асгуул тэр одоо Оросоос орж ирдэг Германд чинь ийм бүтээгдэхүүн чинь ийм үнэтэй байдаг шүү дээ. Тэгээ танах ийм хямдхан чанартай юм уу ч гэх юм. Одоо ингээд хоёр талаас ингээд юм орж ирнэ дээ. Энд дээр би ерөөсөө ганцхан хариулт хэлдэг. Би хүний бүтээгдэхүүн, хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн одоо бусд хүмүүсийн, бусд үйлдвэрүүдийн, бусд орны үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бол би сайн ч гэж хэлж чадахгүй, муу ч гэж чадахгүй. Би чаныг энийг энэ сайн шүү гэж магтах одоо тэр муу шүү гэж одоо муулах надад ирэх байхгүй. Яг гэвэл тэрийг би үйлдвэрлэегүй юугаагүй болохоор. Би болохоор манай бүтээгдэхүүн бол өнөөдөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань бол би Монгол улсын яг л стандарт чанар норм стандартыг мөрдөж үйлдвэрлэж байгаа. Тэгээд эндээ ордог бүтээгдэхүүнүүдийг яг л орох ёстой тэр найрлагатай одоо тэр чанар стандарттай бүтээгдэхүүнүүдийг бас авч үйлдвэрлэж байгаа. Тэгэл өнөөдөр миний гаргасан одоо тэгэд тодорхой хэмжээний өртгөө шингээгээд гаргасан үн маань энэ байна. Тэрнээс тэгэхээр таны хэлээд байгаа тэр тэнд байгаа хямдхныг би яагаад тийм хямдхан байгааг тэндээс орж байгааг яагаад тийм үнэтэй байгааг бол одоогоор би хэлж чадахгүй л. Манай Монгол улсад ер нь өвөл нэлийн хүүтэн урт тийм ээ. Тэгэхээр танаа барилгын салбар гэх ярих юм бол үйлдвэрлэл нь өвөл ядын зогсд юм уу эсвэл явж л байдгүй. Ер нь өв зогсдог байсан шүү дээ. Гэхдээ одоо бол бид монголчууд бол барилга барьж сурчаад байна. Бараг өвөл бол зогсгоо байсан. Нөгөө цаг удирлынхаа нөхцөл байдалд барилга тохируулаад барилга ухсралтынхаа ажлыг явуулж Монголын барилгын компаниуд чаддаг болж байна л да. Одоо 100 ухсралтаа хийгээд битүүлээд нэтрээгээд ингээд цонх монхоо бүх юм дулаал бүтүүлгээ хийчихэнгүүтээ халаалт малаатай хам бол өвн өвлөн нөгөө халаалтаа авсан үед нь дотор засалт маслалтуудын дотор засалтын хайлмалыг явуулаад ингээд ер нь бол цогсгоо болчихсон шүү. Тодорхой. Гэхдээ өвлийн үйлрэлд мэдээж багасгалгүй яах вэ? Тэр чинь нэг бас нэг хийх одоо цаг уурын одоо нөхцөл тэр стандарт норм гэж юм байна. Тэрийгээ дагаад бол эрс багасна. Гэхдээ бол бүр нам зогсдог байдал бол одоо харьцангуйг болсон шүү дээ. Та сонсогчтой үзэгчтэй зориулаад өөрийнхөө ажил дээр тохиолдож ирсэн инээдтэй явдлаасаа ярьж өгч. Хөгжилтэй зүйлч гэж одоо яг тэ амьдрал өөрөө баян болохоор янз янзын юмнууд тохиолдож л байна. Тийм. Гэхдээ одоо яг одоо тийм хөгжилтэй юутэй гэхээр одоо санаанд орох юм бол одоо яг орж ирэхгүй л байна. Гэхдээ ер нь бол зүгээр ах нэг барилга маань өөрөө инженерийн олон одоо нэршилтэй байдаг. Одоо барилга гэхэд л одоо тэгээд ингээд бүгд инженерийн шийдлийн нэршилтэй байдаг шүү дээ. Одоо ингээд консол, шахт одоо каркас гэл ингээд тэгээд материалууд нь хүртэл одоо ингээд бас гадны хэлнээс дамжиж орж ирсэн Монголд бадгүй тодорхой хэмжээний. Тиймэрхүү нэршилтэйгүүр нэ тэр шинэ орсон хүмүүс тэр мэрийг сольж ярьж марж яах нэ тэр тиймэрхүү асуудлууд бол тохиолдож л байсан. Гэхдээ тэрнээс яг одоо хөгжилтэй юутэйч гэдэг юм уу те. Аливаа нэг тийм алдаатай оноотой ч юм уу одоо тийм юмыг тэгээд ингээд тэгэл одоо нэг хүн бүдрээд унаад нэтрэгээд гэх юм уу тэгжсэн ингэжсэн гэдэг юм хөгжилтэй юм. Энэ болохоор бол барилгын салбарт бол ийм хөгжилтэй зүйл байх ёсгүй байхгүй. Хөдөлмөр хамгаалал гэдэг нэг номерт байх ёстой. Энийг бол хизээч тийм одоо тим утгаар нь одоо хүмүүс тэгдэг шүү дээ одоо тэглээ инглээ бүдэрлээ унлаа буруудлаа тэглээч гэдэг юм уу те буруу зүйл хийчихэд нэг газар нэг энийг хийх байсан ч ондоо юм аваач хийцэн байлаа гэл ингээл ирдэг барилгын салбар дээр бол тийм октоос гарах ёсгүй.
Яг одоо миний амьдарч байгаа байрны замын хойно бас нэг байшин баригдаад байгаа байхгүй. Тэгээ эхэндээ дуу чимээ гараад ер нь 100 юм чин халууцал цонхон онгоолох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө дуу чимээнээс нь залхаал нерв өөдлөдсөн чинь сүултээ ингээд тэднийг хараад ингээд олон сар бараг 2-3 сар ингээд харж байгаа байхгүй. Тэгээд ямар мундаг юм бэ гэд сүултээ биширч эхэлж байгаа. Нөгөө хүмүүсээ хүндэлж эхэлж байгаа юм. Үнэхээр маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм билээ. Ер нь одоо ялангуяа юм халуун зун. Ер нь барилгачдын аюулгүй байдал тал дээр юунд анхаардаг вэ? Барилгын салбар дээр. Барилгын салбарт бол хөдөлмөр хамгаалал гэдэг бол нэг номерт байх хэрэгтэй асуудал. Бид нэр ажиллах боловсролчнийхээ хөдөлмөр хамгаалал эрүүл мэнд гэдгийг бол нэг номер тавьж. Энэ бүр урьдчилсан байдлаар шүү. Тэгээс нөгөө нэргсэн хонь хашгирах гэдэг асуудал хизээч байж болохгүй. Урьдчилсан байдлаар ямарваа нэгэн хөдөлмөр хамгаалал эсэсцэн аюултай үйл явуулахгүй байх. Заасан бүх нөхцөл болцоог хангаж барилгаас өсрэлтийн болон ер нь үйлдвэрлэлийн ажил. Ер нь ямарваа нэгэн үйлдвэрлэж бай ямар ажил дээр ер нь бол хөдөлмөр хамгааллыг нэг номер тавьж байгаа хэрэгтэй гэж. Энэ талаараа ч гэсэн би ажилчид хүмүүстээ бас хэлж идэг. Танах ямар нэгэн даатгалын компанитай хамтардаг уу? Одоогоор яг тийм даатгалын компанитай хамтарсан юм байхгүй. Тэр ер нь бол одоо яг Монголд одоохондоо нэг тийм яг тийм одоо нэг даатгалын салбар бол тийм айхтар сайн одоо яг хөгжих чиглэлтэй бол хөгжил байх шиг байна. Гэтэл бол ер нь бол бас тийм хоорон шүү дээ. Тэгэхээр одоо ямар ч байсан сургалт заавар зөвлөгөө анхааруулга хүн хэдий ухаантайс хэлхээс наашгүй цаас хэдийн нэг цэцгээс наашгүй гэдэг үгийг байнгын санаж. Өглөө болгон хилдэгчтэй гэж өглөө болгон сануулж байгаа хэрэгтэй. Танай компани, танай байгууллагын хаб хэрхэн ажилладаг вэ? Хөдөлмөрийн гэрэг хөлөөс үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээгээр хөлөөсөн үүрэх дунд нь хөдөлмөр аюулгүй ажиллагааг ингэж хангах хэрэгтэй гэсэн хуулийн дагуу ирэх үүрэгтэй. Тэр үүрэг чиглэлийн дагуу ажилладаг. Тэрний хүнд би хөндлөнгөөс орж ингэж зөвл тэгж зөвл гэж тэр батлагдсан журам дүрмийн дагуу явж байгаа юмын эсрэг би юм бүх хэлэх хэрэгч байхгүй. Тэгэхээр дараагийн асуулт би танаас ийм асуулт асуумаар байна. Хэрвээ төсөв нь 100% цаанаасаа байгаад мөн та дэлхийн аль ч улс оронд ямар ч хамаагүй байшин барилга юу ч барьж болно. Эсвэл тэр нь дэлхийн гайхамшигч байсан болно гэвэл юу гэж хариулах байсан бэ? Монголд бол дэлхийд дурсагдах барилга байна да. За ямар? Мэдээж одоо ямар байх вэ? Одоо сая хүмүүс өндөр байвал гоё л гэдэг. Одоо жишээ нь сая Кыргызстан улсад угаа стадион барилаа шүү дээ. Гэр хэлбэртэй. Одоо ингээд зураг төсөл нь явж лээ. Хараад бахархаж л байсан. Тэгэхээр Монгол гэр гэдэг чинь бидний бас л нөгөө өв шүү дээ. Тэр өвийн шингээсэн тим Кыргызч гэсэн бас тодорхой гэрт амьдэрдэг. Гэхдээ яг тэрийг уламжлалыг шингээсэн тэр том 18 мянган хүн жил 20 мянган хүн жил. Би бодлоо ярьж байгаа 40 мянган хүн жил тийм судалтай. Тийм том зэнгэлт хүрэл Кыргызууд бариад сайн ашиглалтанд оруулж шээ. Тэгэхээр Монголд бол барих юм байна тийм ээ. Монгол хүнд боломж олдоод тим хийгээч гэж яхад мэдээж дэлхийн нэг өнцөгт ондоо нэг өнцөгт очиж барилга барихгүй. Ер нь Монгол хүмүүсээс энийг асуухад баг 100% таа Монголдоо гэж хэлэх байхаа. Гэхдээ энэ бол миний бодол шүү дээ. Барилгын салбарын захирал Мөнхбаатарын хувьд ер нь өөрийнхөө мөрөөдлийн хэдэн хувийг биелүүлсэн гэж бодож байна. Хүний мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Анх би мөрөөдөхдөө тэр хүрээ зогсноо гэж мөрөөдөж байгаагүй. Би маргааш хүлээс ирэхдээ ахаад ондоо юм мөрөөдөөд ахаад алхахыг үүсв. Нэмэгдээд явдаг. Тийм болохоор хаагур тэр хүртэл явна да. За маш их баярлалаа. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч цаг заваа гарган ирж сонирхолтой өөрийнхөө салбарын тухай гоё яриа өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд та сонсогчтой хандаад юу гэж хэлмээр вэ? За тэгээд өнөөдөр би тэрийг сонссон нийт сонсогчдоо, нийт Монголын ард түмэнд энэ сайхан дэлгэр зурны сайхан мэндийг хүргэе. Тэгээд Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсний 100 жилийн аяг Монголын нийт барилгачид барилгатай холбоотой нийт Монгол орд түмэнд бас хүргэе.
Тэгээд бурхан хүнийг бүтээгээд бусдыг нь барилгачд бүтээсэн гэдэг нэг сайхан үг гэдэг штэ. Тий. Энэ баярлал өндөрлөе да. За баярлалаа. Маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. За.